Дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцэг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-1, 102-р зүйлийн 102-ийн 1-р хэсгийг холбогдох зохицуулалт Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай 12 дугаар дүгнэлтийг хууль зүйн байнгын хороо Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 81-р зүйл заасан журмын дагуу 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын орооны хуралдаа нь Монгол Улсын хурлын итгэмжлсэн төлөөлөгч Улсын хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын орооны дарга Цэндийн сандаг очир үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн талаар танилцуулсан бөгөөд Улсын хурлын гишүүдээс цэцгийн дүгнэлтэд холбогдуулан асуулт асууж үг хэлээгүй болно. Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1-р хэсэгт уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 43 дугаар зүйлийн 1-р хэсгийн улсын хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасныг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102-ийн 1-р хэсгийн уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 44-р зүйлийн 1-р хэсгийн улсын хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дараа шийдвэрлэнэ гэж заасантай тус нийцээгүй байна гэж Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйлийн 84-2 дахь заалтын дагуу зүйл хэсэг заалт бүрээр санал хураалт явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаар хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.